нөгөө салчаад өөрийгөө буруутгах, хин нэг буруутгах угаасаа бид нар өөрсдийнхөө замналаар явж байгаагаа мэдхгүй байгаа учраас л мэрэгэн ухаан дутаад те үннээс олгоо учраас л энэ буруутгалууд яваад идэг л та. Хайр байгаа тохиолдолд, үнэн байгаа тохиолдолд, нөхцөл байдалтай нүр тулж чадж байгаа тохиолдолд энэ буруутгалууд уг нь бол нэг шаардлагагүй болдгоороо болж байгаа юм байна. Тэр нөхцөл байдлыг би хүлээж авах хэрэгтэй юм байна. Тэгээд өөрийнхөө ялагдаад байгаа тэр салтын сэтгэл шаналлаас болоод өөрийгөө унгаагаад байгаа мэдрэмжүүдээ ер нь хүлээн зөвшөөрөөд тэгээ багаагаар ингээл урагшлнаа л гэсэн үг те. Энэ дотоод мэдрэмжүүдийнхээ учрыг ойлгохгүй, өөрийнхөө их үүсрүүдийг ойлгохгүй, аав ээж эмээ өвөө нутаг ус эх орныхоо үн цэнийг ойлгож өөрийгөө баяжуулж авахгүйгээр хажууд байгаа хүнээсээ тэр мэдрэмжүүдийг шаардаад байгаа. Чи намайг ойлгосон. Өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүнийг хэн нэг ойлгохгүй. Тэгэхээр өөрийнхөө сүнсний тэлтийг хийгээд тодорхой хэмжээний нөхцөл байдал тэр гүний тодорхойгүй мэдрэмжүүдээ ойлгоод ирцний ард дээр хажууд байгаа хүн яагаад тийм характер гаргаад ирснийг нь хилүүлтгүйгээр ойлгоод эхэлдэг те. Тэр амьдрал баян болоод эхэлж байгаа юм л та. Харин өөрөө зөвхөн мөнгөний төлөө, зөвхөн нэг карьерийн төлөө, зөвхөн нэг одоо ойр зүрийн ахын асуудлуудынхаа төлөө яваад амьдралынхаа чухал зүйлийн ач холбогдлын хамгийн чухал болох тэр сүнсэн бие, үнцэн, утга агуулга, одоо өсөлт гэдэг зүйлийг 3 4 7 8-д тавиад мөнгийг нэгт тавиад ингээд яваад тахаар хүн болгоны амьдрал хоосорч. Маш их салалт гэсэд энэ те. Энэ салалтын ард дээр яг сүнсний хувьд, сүнс эзэн биений хувьд яг юу болоод байна? Хосууд одоо салж яана гэсэн үг шүү дээ те. За магадгүй гэр бүлийн маш үнцэнтэй, маш их зүйлийг, маш их хайрыг, маш их хөдөлмөрийг зориулсан тэр харилцаа бутарч унж байна гэсэн үгтэй бидний амьдралын нэг хэсэг. Тэгэхээр сүнсэн биеийн дээр бол гэхээс илүү эхлээ эзэн биеийн дээр яриа. Мэдээж биологийн хувьд хоёр бие ингээд дандаа шөнө болгон хамт унтдаг ч юм уу те. Ингээд 2 3 жил болцсон хамт амьдарсан харилцаануудаас эхлээд 12 жил болцсон харилцаа ч гэсэн одоо төгсөж байгааг байж болно. За ингэнгүүт биологийн хувьд бол нэг мэдээж өгүүлэх мэдрэмжүүд аавна. Энд чинь нөгөө эндорфин ч гэдэг юм уу, серотонин ч гэдэг юм уу, тэрвэрлэлтэд хамт байгаад ханижилтыг хамт байх тэр дааврууд уус унж эхэлнэ л те. Сэтгэл санааны хувьд бол докторгүй болж эхэлнэ. За дараагаар нь эзэн биеийн хувьд хэрвээ үнэхээр нөгөө хүнээсээ хайрыг, дүүргэлтийг авч исэн бол гэсэн үг. Эзэн биеийн хувьд хоосорч эхэлнэ. Хүч чадалгүй болно, сулрна, хажууд байгаа хүний хань түшиг те харилцаа тэр зүйлүүд дутагдж эхэлнэ. За магадгүй амьдрал дээр, нийгэм дээр гараад ирэхэд хосын ярилцаанд байсан хүнээсээ авдаг байсан тэр хүч чадал нөмөр нөөлгийг ч гэсэн авахаа болж эхэлнэ. Ингээ хоосорч эхэлнэ эзэн бие. Эзэн бие бол угаасаа гадаад ертөнцөөс хайрыг, хүчийг авахар зориулагдсан ийм бие баг. За үүний ард дээр сүнсэн бие орж ирнэ. За сүнсэн биенээ тэр нөгөө хүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамж, мэдрэмжүүд үлдэнэ. Тэгээ сүнснийхэн тэр харилцаанууд нь ингээд тухайн хүнээс мэдэрдэгс мэдрэмж нь холбоосууд нь ингээд байгаа л юм л та. Тэгэхээр тэрэн дээр тэр төвшөнд өөрөө ухамсарын хувьд хүрээд тэр салсан шалтгаанууд ойлгоод салах хэрэгтэй юм уу, зам нь нийлэхгүй юм уу, хувь тавилангийн зураг нь өөр юм уу, эсвэл анханасаа өөр зорилготой нийлээд гүрийгээд амьдраад байсан юм уу гэдэг зүйлүүдээ сүнсэн биений төвшөнд бүр очиж сургамж ухаарлаа авахаас нааш тэр хоёр хүний хосын салалтын одоо тэр сүнсний холбоо гэх юм уу нэгнийгээ байж байгаа л үе бодоод идэг, дурсаад идэг, санаад идэг тэр мэдрэмжүүд нь одоо холдохгүй болчиход байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр л нөгөө сошиалор яваад байгаа X дээрээ мөнгө аяг суу хадагтайгаа барьж очиод уучлалтгүйгаарай, сэтгэлийг нь цайруулаарай гэдэг. Тэгэхээр ямар нэгэн харилцаа үнэхээр дуусаад би тэр хүнтэй дахиж харилцахгүй гэж шийдэх юм бол бид нэр салах ёс гэдэг зүйлийг гүйцэтгэж байгаа. Тэр нь бол бүх уушгиндаа байгаа ам нэвэл уушгинэ гэдэг бүх сэтгэлдээ байгаа бүх үгийг хэлээд тэр нь гэхдээ заавал тийм хортой токсик байх албагүй сайн сайхныг хүсээд цаашдын амьдралд нь амьдралын хувьд дараагийнхаа мөчлөгч шилжиж байгаа шүү. Би ч гэсэн тэр мөчлөгч шилжиж байгаа шүү гэдэг тэр нэг салах ёс гэдэг зүйлийг гүйцэтгэдэг л дээ. Нөгөө хүндээ нэг сургаал айлтах гал эсвэл гомдлох гээд тахын чухал шамг болно. Би таныг одоо чин сэтгэлээсээ ингээд явуулж байна. Та бас энэ үйлдэлийг, энэ сэтгэлийн маань юуг ингээд явуулаарай. Ингээ хоёулаа харилцан тохиролцох тийм ёслол үлдэж байна л гэсэн. За миний хувьд бас нэг салалт явж байсан үе байдаг. Тэгээд тэрний ард дээр би юу буруу хийчихв гэдэг тийм гэмшил над төрж ирсэн л та. Ийм гэмшлийн үед яах вэ? За наа чинь ямар процесс явж байна вөхөр өөрийгөө зэмлэж байгаа процесс явж байна. Мэдээж тэр харилцаа үнцэнтэй байсан. Буцаад саллаа гэхэд одоо миний буруугаас боллоо. Эсвэл магадгүй нөгөө хүнээс танд тийм мэдрэмжийг төрүүлсэн байж болно. Эсвэл та үнэхээр өөрийнхөө бурууг ямар нэгэн байдлаар олж харсан байж болно. Зэмлэж байна.
зэмлэл гэдэг зүйл өөрөө эзэн биен дээр бид нэр багаас суудсан одоо бусдаас авцсан байгаа мэдрэмжүүдээс үүсдэг буруутгал. Тэр буруутгал бол хязгаарч гарч байдгүй. Тэр өөрийгөө зэмлэж буруутгах эсвэл нөгөө хүнээ буруутгах юм одоо токсик гэж ярьдэн шүү дээ, тий. Хортой харилцаа бол дээд цэвэр буруутгалаас үүсэж байгаа. Тэгэхээр нөгөө салчаад өөрийгөө буруутгах, хин нэгнийг буруутгах угаасаа бид нар өөрсдийнхөө замналаар явж байгаагаа мэдгүй байгаа учраас л мэрэгүү ухаан дутаад тий. Үннээс олгоо учраас л энэ буруутгалууд яваад идэг л та. Хайр байгаа тохиолдолд, үнэн байгаа тохиолдолд, нөхцөл байдалтай нүүр тулж чадж байгаа тохиолдолд энэ буруутгалууд уг нь бол нэг шаардлагагүй цэцэ болдгоороо болж байгаа юм байна. Тэр нөхцөл байдлыг би хүлээж авах хэрэгтэй юм байна. Тэгээд өөрийнхөө ялагдаад байгаа тэр салтын сэтгэл шаналлаас болоод өөрийгөө унгаагаад байгаа мэдрэмжүүдээ ер нь хүлээн зөвшөөрөөд тэгээ багуугаар ингээл урагшлнаа л гэсэн үг те. Өөрийгөө буруутгах нь эсвэл нөгөө хүнээ буруутгах нь ер нь буруутгалын мэдрэмж хизээж бидний дараагийн төвшөнд одоо амьдралыг дэлгэрүүлэх гарц болохгүй. Өөрийгөө буруутгаад яг хөгжүүлэх хэвээр хор шарандаа glow up те одоо сайжрах хэвээр гэдэг зүйл залуучууд ялангуяа мэрэгчлэнүүд их ярьж ил байлээ. Тэгээ энэ буруутгал гэдэг мэдрэмжээр хийж байгаа болвол бид нар өөрсдөө илүү их өвдгөнөө. Эхлээд салтын дараа сэтгэл санааны амар тайван байдал тэнцэж нөгөө биологийн хувьд ч тэр мэдрэмжийн хувьд ч тэр сүнсэн биений тэр гүний ухамсар мэдрэмжийн хувьд ч тэр бүх зүйлүүд балансаа алдагдчихж байгаа учраас тэрэн дээр бол өөрийгөө эхний ээлжинд хайрлаж сүнсэн биенийхээ мэдрэмжүүдийг өөртөө таатайгаар эргүүлэх нь маш чухал байгаа байхгүй. Жишээлбэл та өөрийгөө зэмлэжсэн гэж байна те. Тэгэх юм бол тэрийг юугаар орлуулах вэ гэхээр зэмлэлээ ойлголоо. Яагаад зэмлээд байгаагаа ойлголоо. Тэрний ард дээр би зэмлснээр өөрийгөө сайжруулж чадахгүй. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Магадгүй бид хоёр тохирохгүй хүмүүс ч гэдэг юм уу. Тэр нөхцөл байдлыг л мэрэгүү ухаанаар ойлгож түн шинжилгээ хийнэ л гэсэн үг эрүүл ухаанаар. Тэгэхээр нөгөө шаналцсан сэтгэлтэй байгаа, харамссан сэтгэлтэй байгаа үедээ бид нэр сайн шийдвэр тэр нөгөө төлөвт байгаа үедээ сайн шийдвэрийг гаргаж чадахгүй. За магадгүй харамслаасаа болоод одоо алкогол ч юм уу, донтуулах, эсвэл ажлын бүтээмжгүй болох тэр харамслын мэдрэмжийн төлөвтөл бид юу сайн байж чадахгүй л те. Тэгэхээр бид нэр салсан бол өөрийгөө хайрлаж эхлээд дараагийн төвшөнд за амьдралд итгэлээ аваад нэг сайхан гүнзгий амьсгалаад за ингээд би бол улам сайн харилцаа, сайхан ханаажилттай болно гэдэг итгэлээ эзэж алдчих болохгүй л гэсэн. Харамсаад бол хэрэггүй. Хосууд ингээд салах ёстой. Заавал одоо хоёр тийшээ болох ёстой тийм шалтгаан гэж байдгүй. Одоо улаан зураас давцсан байна гэсэн үг шүү дээ тий. Хэд нэг бие махбодын хувьд физиологийн хувьд хүчирхийлдэг тий. Эсвэл одоо юу гэдэг араар тавилт ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө тэр араар тавилт бие махбодын хүчирхийлэл тэгээ хууралт за болон бусад бас зөндөө шалтгаанууд байдаг. За тэр болгоныг үүсгэж байгаа үүслийг бид нар ярих хэрэгтэй. За жишээлбэл хууралт бол хоёр хүн сүнсэн биеийн дээр буюу сэтгэлийнхаа гүнд өөр хуудсан дээр явж байна. Нэг нь бол маш гүйхэн яваад байна, нэг нь маш гүнзгий яваад байна. Нэг нь хайртай байж болно, нэг нь хайргүй байж болно. Нэг нь одоо цаг дээрээ окей байгаад байна, харилцаанд сэтгэл хангалуун байгаад байна. Нөгөөх нь сэтгэл хангалуун бос байгаад байна. Нэг нь бэлгийн амьдралд окей байгаад байна, нөгөөх нь бэлгийн амьдралд окей биш байна. Хоёр хүний дотоод нэг нэгнээс авж байгаа мэдрэмж нь өөр тавцсан дээр, өөр хуудсан дээр гэж ярьдаг та тий. Ийм байгаа тохиолдолд бид нар сүнсэн биений хувьд хоорондоо ойлголцохгүй. За мэдээж ярилцч гэдэг сэтгэл зүйчнэр бол янз бүрийн аргачлалуудыг санал болгодог. Гэхдээ энэ бол бид нар өөрөө өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байгаа. Өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээж чадахгүй байгаа. Ийм амьдралын нөхцөл байдалд өнөөдөр амьдарч байгаа тохиолдолд юун нөгөө хүнээ ойлгох мантал болчиход байгаа юм л да. Тэр энэ бол цэвэр хувь хүний сүнсэн биеийн тэлэлт, агшилт, төлөвшил гэдэг зүйлтэй холбоотой. Тэгэхээр бэлгийн харилцааны хувьд одоо сэтгэл хангалуун бус эсвэл одоо өөрийнхөө дотоод сэтгэл хүсэл мөрөөдлөө ойлгохгүй юм байж болно. Тэгэхээр энэ бид нэр өөрөө тэр тухайн хүнээс шалтгаалаад байгаа асуудал биш. Бид нэр өөрийнхөө сүнсэн биений мэдрэмжүүдийг ойлгохгүй, гүнийхээ хүслийг сонсохгүй, энэ хуруудлын дээр ирсэн цаад учир шалтгаан утга агуулгыг баяжуулж амьдрч чадахгүй байгаа бидний амьдралын өдөр тутмын асуудалтай холбоотой. Нөгөө дотоод ертөнцийн оршихуйн хямрал гэдэг зүйл өнөөдөр нүүдэлчин соёлтой байсан ард иргэд суурин соёлтой болоод 100 жил болсны дараа маш ихээр илэрч байгаа. Соёлын асуудал гэхгүй. Тэнгүүд энэ дотоод мэдрэмжүүдийнхээ учрыг ойлгохгүй, өөрийнхөө их үүсрүүдийг ойлгохгүй, аав ээж эмээ өвөө, нутаг ус эх орныхоо үн цэнийг ойлгож өөрийгөө баяжуулж авахгүйгээр хажууд байгаа хүнээсээ тэр мэдрэмжүүдийг шаардаад байгаа. Чи намайг ойлгосон. Өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүнийг хэн нэг ойлгохгүй. Тэгэхээр өөрийнхөө сүнсний тэлэлтийг хийгээд
тодорхой хэмжээний нөхцөл байдал тэр гүний тодорхойгүй мэдрэмжүүдээ ойлгоод ирцний ард дээр хажуудаа гүнээ яагаад тийм характер гаргаад ирснийг нь хилүүлтгүйгээр ойлгоод эхэлдэг те. Тэр амьдрал баян болоод эхэлчихлээ юм л та. Харин өөрөө зөвхөн мөнгөний төлөө, зөвхөн нэг карьерийн төлөө, зөвхөн нэг одоо ойр зүрийн ахуйн асуудлуудынхаа төлөө яваад амьдралынхаа чухал зүйлийн ач холбогдлын хамгийн чухал болох тэр сүнсэн бие, үнцэн, утга агуулга, одоо өсөлт гэдэг зүйлийг 3 4 7 8-д тавиад мөнгийг нэгт тавиад ингээд яваадахаар хүн болгоны амьдрал хоосорч. Тэр өнөөдрийн манай капиталист нийгмийн үнд зүйл маань хүн болгон эхлээд мөнгөтэй байгаа дараа нь хувь хүнийхээ хөгжлийг бий болгоо гэдэг зүйл яваад байгаа байхгүй. Тэгэхээр ийм учраас өөрийнхөө дотоод ертөнцийг, өөрийнхөө сүнсэн биений мэдрэмжүүдийг дарангуулсан байгаа хүмүүс зүгээр л хоорондоо хамт байхдаа нэг ойр зүрийн энгийн хэрэглээний сэтгэлийн хөдөлгөөний харилцаа, гүний харилцаанд орчдоггүй. Тэгэхээр хосын харилцаа гэдэг бол өөрөө амьдралын хамтрал те бүр сүнсэн биеийн одоо маш гоё дотн мэдрэмжүүд тэгээд тэр сүнсэн биенийхээ одоо хувь тавилангийнхаа мэдрэмжүүдийг амьдрал дээр хамтдаа бүтээгээд хамтдаа тэрний хөдлөө явах юм бол энэ бол ижидийн харилцаа л та. Гэтэл энэ дээрээ гарч ирэх хувь хүний төлөвшил сүнсэн биеийн тэлтийг бид нар өөрсдөө барьж авч чадахгүй байгаа учраас хоосорч байгаа. Хоосорцсон байгаа хүн харин тэрхүү хоосорлоо ямар нэгэн донтолт, ямар нэгэн хөнгөн зугаа зинглээр гаднаас хөөж эхэлж байна. За одоо нөгөө юу ч орж ич араар тавилт те. Эсвэл хэн нэгэн хүн дотоод сүнсэн биенийхээ дотоод ертөнцийнхээ үннийг ойлгохгүй байгаа учраас маш их сэтгэлийн өвдөлттэй, хүчирхийлүүлсэн мэдрэмжтэй. Тэгээ хүчирхийлүүлсэн мэдрэмжтэй тэрнийхээ учрыг ойлгоогүй байгаа хүн чинь хажууд байгаа л тэр хүчирхийллийн мэдрэмжээ гаргана л та. Гараал мөнгө олохгүй л явдаг. Бага хүмүүст доромжлуулж байгаа жоохон мөнгө олдог. Гэртээ ирээ тань ижлээ зовоодог. Ийм л жишээ байгаа. Тэр улаан зураас давсан уу гэвэл давсан. Гэхдээ улаан зураас давуулахгүй байхын тулд урьдч хийдэг бид нар ерөндгүүдээ мартцсан байна. За зүгээр нэг л жишээ хэлэхэд хурмын ёс гэд бидний үгдээдсэн ариун дагшин ёс байгаа. Тэр бол эмэгтэй хүний үнцийн нэг ариун дагшин байдлыг нэгдүгээрт хамгаалдаг, хоёрдугаарт хурим хийж байхдаа хоёр тал тохиролцдог. Манай хүүгийн сайн талууд юм шүү, муу тал нь юм. Охиноо өгж байгаа тал нь бас гуйлгаж байхдаа охиныхоо бүх сул талуудыг ингээд хоёр талаас охиноо эвлүүлээд хүүгээ эвлүүлээд ингээд сайхан аваа авчиа. Тэгэхээр суурин соёлын иргэншилт барууны үнд зүйл рүү ороод ирснээс хоорондоо болж ивэл гээд нийгмийн хариуцлагыг одоо гэр бүл боллоо гэд нийгмийн хариуцлагаас бүр тусдаа хоёр хүн гарч явдаг юм шиг болгочиход байгаа. Уг нь бол аавга нагац аав ээж худ ургийнхаа барилдлага дор тэр хоёр хүн миний ч гэсэн хүн чиний ч гэсэн хүн учраас бидний хариуцлага дор энэ хоёр хамтдаа гэр бүлийг тойрнуулж суралцах хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байдаг гэсэн байна. Тэгэхээр одоо нөгөө аав ээж нь хүү хай гэхээ болчоод аав ээж нь хүү хай гэж байгаа нь ч хөөрхий тэгээ амьдралд нэг хутгалтаад нөхцөл байдлынхаа бас учрыг ойлгохгүй өвдөдс маань настай буураагаа нар маань амьдралын үнний талаар сургаалг болцсон ийм ороо бусгай цаг үе ирсэн учраас энэний эцсийн хохирогч нар нь явсараад гэр бүл болсны дараа салаад үлдчихэж байгаа өр хүүхдүүд бас сэтгэл зүйн талд өөрсдөө бид нар энэ бүх ариун ёсуудыг хамгаалтуудыг гэр бүлийн ариун нандин байлгах хамгаалтуудыг хийгээг учраас ингээд өөрсдөө охирж үлдээд байгаа л гэж ойлгож байна. Салалтаас үнэхээр би тэр хүнтэй хайр дууссан болоод салж байна уу? Эсвэл бол өөрийгөө хуурсаар байснаа ойлгож мэдэрснээрээ салж байна. Аль тохиолдлууд нь байгаа хаа. Мэдээ хайрын мэдрэмжүүд бол хүний сүнсэн дотор байгаа өвдөлтийг ингээд ангаагаад илэршүүлдэг гэдэг. Тэгвэл гадаад орчноос те хань ижлээсээ өр хүүхдүүсээ аав ээжээрээ хайрлуулад ангаагдахгүй хүний дотоод өвдөлтүүд үүдэг. Тэрнтэй заавал ухамсарын хувьд өөрөө нүрт тулах хэрэгтэй. Тэгэхээр тэр ухамсарын хувьд өөрөө нүрт тулах хэрэгтэй зүйлтэй хань ижилтэйгээ хамт байхдаа хамтдаа нүрт тулахгүй чи намайг ойлгохгүй байна. Миний сүнсний мэдрэмжийг чи мэдрэхгүй байна гэдэг байдлаар нөгөө хүндээ нялцаагаад байгаа нь өөрөө бас салтын бас нэг шилтгаан болж байгаа л та. Бид ихтэй бас маш олон кейсүүд юмнууд байгаа учраас эцсийн үндэ бол хоёр хүн яг салтын суур үндсэн шилтгаан. Хоёр өөр хуудсан дээр. Нэг нь сүнсний мэдрэмжийн хувьд гүнзгий, нэг нь сүнсний мэдрэмжийн хувьд өнгөцгөн. Сүнсэн биеийн хувьд холбоо тогтоож хоорондоо ойлголцож яг үнж итгэлтэй харилцааг бий болгож чадаагүй учраас л болж байгаа. Тэгэхээр ямар ч итгэлтэй харилцаа тэр гэр бүлийн итгэлцэл, хосын итгэлцэл гэдэг зүйл юусэн бол ерөнхийдөө ямар ч юмыг уулыг давж усыг эргүүлэх л баг л та тий. Тэгэхээр хоёр хосын нэг нь сүнсэн биений өсөлт хийхгүй, нэг нь сүнсэн биений өсөлт хийгээд байгуул энэ гарцаагүй сална гэсэн үг. За нэг нь өсөөд идэг, нэг нь байх байрандаа байгаад идэг. Гарцаагүй салт гэж хэлж болохгүй. Энэ бол ерөнхийдөө хүний сүнсний аяга буюу самны хэмжээг бол бид нар заяа гэж нэрлэж байгаа. Тэр заяагаараа аливаа зүйлийг бид нар гадаад ертөнцөөс хүлээж авдаг.
өөртөө шингээж авч чаддаг, дуудаж чаддаг тий. Гэхдээ ингээл яваалаад ажил битдэггүй хүн байдаг шүү дээ тий. Тэр бол сүнсэн биен дээр гаццсан байхгүй. Сургалтаа өнгөрсөн цаг дээр аваг байгаа тоосууд гэсэн үг. Тэгэхээр өөр заяатай хүмүүс угаасаа өөр чиглэлд гарна. Тэгэхээр заяагаа дэлгэрүүлэх, заяагаа дээдлэх тий. Заяагаа ариун, цэвэр, нандин, итгэлээр дүүрэн, өөртөө итгэлтэй, сүнсэн биеийнхээ тэлэлт, өөрийнхөө сөрөг тал, өвдөлтүүдтэй нүүр тулж ингээ ялан дийлж заяагаа бид нар өвдөдсөөсөө цаг үеэсээ дэлгэрүүлж ирсэн баг. Тэр энэ дэлгэрүүлж ирсэн заяа нь өөр хэмжээтэй байх юм бол яах вэ? Угаасаа энергийнхаа хуулиар жамсныхаа зөв тогтлоор өөр талдал очно л гэсэн. Зарим хүмүүс салалтаас болж илүү унсан байдаг. Зарим нь илүү хөгжиж хүчрэх болсон байдаг. Энэ юунаас болж байгаа? Хосын харилцаанд байж байгаа тохиолдолд бас нөгөө өөртөө худлаа яриад те тухайн хүнээс нэг хайрыг мэдрээл төрдөө нөгөө дотоод өвдөлт буюу өөрийнхөө замналаас бас ухраад ч юм уу те нэг тайвшрах бас мэдрэмжүүд байгаа шүү дээ те эндорфин, серотонин ингээл дааврууд ажиллаж байгаа биологи хувьд. Тэгэхээр ингээ хүн бас нэг тодорхой хэмжээний тайван бол. Нөгөө хосын харилцаанаас гараад салаад ирэнгүүт дотоод үнний дуу хоолой чинь дотоод ертөнцөнд бүр илүү амьлаад ирнэ. Чи өстой энийг л хийхгүй болохгүй чи тэгмээр үсэн чи тийм хүсдэг гэд бүх үнэн ориглоод ирэхэд тэрнтэйгээ нүүр тулж чадсан хүн нь одоо glow up хийгээд дараагийн түвшинд амжилттай амьдралаа дараагийн түвшинд гаргаад ингэ явчихдаг. Тэр өвдөлт нь байгаад байгаа өвдөлттэйг нүүр тулж чадаагүй тэрийгэ шаналгаа гэж үзсэн тий. Тэрнээсээ нялтсан голж исэн тохиолдолд бол ууж идээд тий шоудаад мартчихин гэдэг шалтгаар өөр зөвлөд. Тэр бол нөгөө өвдөлт нь хийж нөгөө хүнээс байгаагүй л дээ. Өвдөлт нь дандаа өөрийнх нь дутуу хийж байгаа, дутуу ойлгосон, дутуу ухамсарласан зүйлүүдээс өнгөрсөн цагаас нь өвдөлт нь байсан гэсэн. Тэр ер нь өвдөлттэйгөө яаж харилцаж байгаа вэ? Салтын дараах тэр харамсал тий өвдөлт үнтэйгээ яаж хэрхэн нүүр тулж байгаа вэ гэдэг нь тухайн хүний яг хувь заяаны хувьд хаана очих гээд байгаа вэ гэдгийг бараг шийдэт байгаа байхгүй тий. Тэгвэл салтын дараа энэ өвдөлтийг яг яах вэ? Тэгэхээр эзэн биеийн хувьд бол дурсамжууд орж ирнэ тий таатай таагүй маш гоё дурсамжууд байгаа хайрын дурсамжууд байгаа тэрнийхээ араас бид нар харамсдаг дурсамжуудын араас таагүй токсик хүчнэр хийлүүлжсэн нэгнтэйгээ гар үржсэн ингээд төвхтэй мэдрэмжүүд байна хэрэлдэжсэн муудалжсэн нэгнийгээ гомдоожсэн тэр мэдрэмжүүдээсээ салаад сэтгэл амарч идэг. За тэгэхээр нөгөө салах ёс буюу сэтгэл цайруулах ёслол үлдэх ёстой гэсэн шүү дээ тий. Тэгэхээр өөрөө дотооддоо ямар ч хэсэг хугацаа аваад нөгөө хүнтэй харьцахгүй мэдээж өвдөлттэйгээ бүгдт нь хэцүү байгаа. Тэр таагүй мэдрэмжүүдэд цайруулаад өөрөө тэр таагүй мэдрэмжүүд хаанаас усв? Миний буруугаас уу тухайн өөрөө тийм юм байв. Бүх бодит нөхцөл байдалтай нүүр тулаад тэрийг ойлгоод тэр таагүй дурсамжуудаа бол угаагаад сэтгэлээ ширглэх хэрэгтэй. Тэрний ард дээр нөгөө хүнтэйгээ салах ус гүйцэтгэх ажилдаа орно гэсэн үг. За хоёулаа нэг сүүлийн удаа уулзчих. Бас нэг монгол хүн байна та гэд те. Учир зүгээр би тэрэн дээр тэгж бодсон шүү гэд нөхөрсөг зөвлөгөө өгөөд цаашдын амьдралд амжилт хүсээд сайн сайхныг хүсээд за ерөнхийдөө хоёулаа ингээд ийм юм зонтой би ийм хүсдэг чи ийм хүсдэг ингээд гэд ингээд ёсоо гүйцэтгээд яв. Тэгэхээр энэ нэг процессуудыг бол бас нэг хийхгүйгээс болоод эсвэл магадгүй мэдхгүйгээс болоод салахаас гүйцэтгэхгүйгээс болоод одоо юу гэдэг хүлээгээд идэх ч юм уу те эсвэл нэг нь хайрлаа шаналлаа ч гэж яах шиг ингээд үл ойлгогдох нөхцөл байдал өөрөө хоёр талын амьдралын энерги мөчийг хоёулангийн сорж дороот болждаг. Нэг нь амьдралаа хөөгөөд ингээд явж исэн ч гэсэн нөгөө хүнийхэн сүнсэн бие ирээд тэр хүндээ төвг болоод байх жишээ нь ч юм уу те зүуднэрээр нороод идэх ч юм уу те ийм зүйлүүд бол бас түгээмэл байна та. Салтын дараа бид жинхэнэ хайрыг хайдаггүй эсвэл ямар нэг нөхөх хүнийг хайдаг. Тий одоо энэ жинхэнэ хайр, хувь заяаны хань, twin flame гэж асуултууд их яригдж байгаа. Тэгээ мэдээж хин ч гэсэн сайхан амьдрахыг хүсэн сайхан амьдралынхаа ирээдүг ганцаараа төсөөлөхгүй шүү дээ тий. Дандаа л хань ижилтэй хайртай хүнтэйгээ төсөөлнө. Тэг хүн болгоны дотор романс нь байгаа. Ингэж гоё амьдрын ингэн тийм. Дийлэн хүмүүс бол салтынхаа ард дээр эсрэг хүсэндээ итгэх итгэл. Одоо нэг хүн юм байлаа гэд тэр хүүсийн хүмүүсийг бусдынгийн дандаа тэрүүгээр нь харах ийм bias буюу тархины алдаатай л байдаг л дээ. Энэ бол эзэн бий. Тэр бол үннийг танихгүйгийн л нөхцөл байдалтай. Гэтэл одоо маш олон хүмүүс тань ижилтэйгээ олон жил амьдарчаад би олон хүнийг таньдаг байжээ тий. Одоо хүнийг ингээл анхныхаа хүнтэй ингээл явцсан ээж аавч ингэдэг байсан гэд ингэдэг байхгүй. Тэгэхээр ерөөсө хүнийг таних тэр ухаан эдэр би жоохон өөрийнхөө сонголтыг ч мэдэхгүй өөрийгөө хин гэдгээ ээж танихгүй өөрийнхөө сүнсэн биенийхээ хүсэл мөрөөдлийг ойлгохгүй шал өөр хүсэл мөрөөдөлтэй хүнтэй ингээ хань болцсон. Тэгээ ерөнхийдөө бол маш тийм complicated хоёр тишээгээ ингээд түлхэлцээд байдаг тийм харилцаан дотор дийлэн хүмүүс бас явж лээ л та.
Тэр ерөнхийдөө хідэд эн чинь өөрөө тийм цаанаас байгаа смут урсаад ирдэг мэдрэмжүүд орж ирэх вэ гэхээр нэгнийгээ сүнсэн биеийн дээр бүрэн гой хүлээн зөвшөөрөөд за эзэн биеийн яг ур чадвар амьдрал статус ажил карьерийг таанч байж болно те. Гэхдээ тэр нэг гэр бүл гэдэг зүйлийн үнд зүйл дээр хамтдаа хөдөлж чаддаг байх юм бол ерөнхийдөө болох гэдэг юм шиг мэдрэгдээд байгаа. За бүр гүнзгийрүүлээд ярих юм бол хүн болгоны хувь тавилангийн замнал гэж байгаа. Тэр хувь тавилангийн замнал нь тэр заяа буюу сүнснийх нь сав, сүнснийх нь чиглэлээс шалтгаалж байгаа. Тэр чиглэлээс шалтгаалаад байгаа хүмүүс одоо мэдрэмжээрээ яг төхөж яах юм бол илүү сайн ойлголцсон, илүү сайн одоо хамтрагч нар болно гэдэг ийм л зүй тогтолтой юм билээ л те. За тэгэхээр бидний хүүхдээс энийг юунаас би болдгоо гэж үздэг вэхээр тухайн хүний аав ээжийнх нь гэрэлтэй бөгөөд сүдэртэй талууд хүүхдэд шууд автоматар шингэж байгаа. Бүр 2 дахин хүчтэй. Тэгэхээр аав ээжийг нь хараад, удам судрыг нь хараад хэр их сүдэртэй, хэр их гэрэлтэй гэдгийг нь удмыг нь хараад ерөнхий амьдрал дээр аавынх нь энэ зангууд илэрч болох юм байна. Ээжийнх нь энэ зангууд илэрч болох юм байна. Аавынх нь энэ сайн талууд илэрч болох юм байна. Муу талууд нь илэрч болох юм байна гэдэг ч юм уу. Жишээлбэл эрэгтэй хүнийг те. Ингэж тодруулж хараад бас шинжээд рискүүдийг хаадаг. Хүнээ илүү уг чанарыг нь таньдаг ийм л зүй тогтолтой байсан байгаа юм л та. Одоо ингээд хоёр хүмүүс салчдээ шүү дээ. Салхахлаар нэг энергийн холбоос гэж нэг юм байдаг гэдэг. Энэ энергийн холбоос үнээр салдаг юм уу? Тэрийг салгах хэрэгтэй юу? Улаан зураас яваадсан шүү дээ. Биологи одоо бэлгээрцэн дурсан хүмүүсийн улаан зураас кино яваадсан шүү дээ. S-line гэдэг. За тэр бол байдаг хөө би бол сайн мэдэхгүй байна. Тэгтээ ямар ч мал амтан дээр бол туршилтаар байдаг. Хүн дээр бол ямар ч биологийн хувьд нэг 3-6 сарын дотор дахин шинжилэгддэг. Эмэгтэй хүний жишээлбэл одоо тэр юу бол ямар эрэгтэй хүнтэй ойрхон байгаагаараа дагаж хувьсаж өөрчлөгдөж идэг биологийн хувьд те. За тэгээд ямар ч нэг тийм ба. Тэр нь бол мэдээж биологийн хувьд буцаад гормонууд нь өөрчлөгдөнө. Түүний ард дээр эзэн биеийн хувьд тэр хайрыг авч исэн бол хайр сэтгэлийнх нь тэр юу н орон зай нь өөрчлөгдөнө. Хамгийн гол нь сүнсэн биеийн дээр хамтдаа бүтээсэн тэр мэдрэмжүүд сүнсний холбоо одоо бид нар зүудэлдэг ч юм уу те салцсан байгаа үнэ зүудэлдэг эсвэл их гундуу байгааг нь мэдэрдэг эсвэл их яд жаргалтай байгааг нь мэдэрдэг ч юм уу. Тэр холбоос л маш хэцүү. Тийм учраас л тэр салах ёс гэдэг зүйлийн талаар л би яриад байгаа юм л та. Нэг ч тийм хэцүү зүйл биш. Дотроо үнэхээр салах ёстой гэж шийдсэн болвол тэрэн дээрээ одоо яг үннээ нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд ингээд цаашаа явъя гэдэг л юм зүйл. Дахиад хайрлахад бэлэн гэдгийг яаж мэдэх вэ? Дараагийн харилцаанд ер нь хүн бэлэн болох гэдэг зүйл. Яг би нэг хэсэг бас идэвхтэй болцож үзэж байсан л та. Ер нь бол уулзах эмэгтэйтэйгээ одоо ярилцаж үзэж байгаа 6 сарын дотор тий одоо дотн харилцаа эсвэл хосын харилцаанд байсан бол нэг уулзъя гэж ер нь уулзаач тийм юм шиг санагдсан надаа. Яг тэгэхээр болцон дээр ирээд нөгөө X-ээ ярьдаг тий. За ингээ өөр сэдв рүү орсон ч гэсэн зургатсан пянц шиг буцаал тэр үний X шаргалсан зүрхний талаар яриа боллоо. Тэгээ нэг юм сэтгэл зүйч хийж хагаад өндөрлөдөг байдаг ч юм уу те. Тэгэхээр ямар ч эрэгтэй хүн бол одоо эрэгтэй хүнийхээ зүгээс би тийм харилцааг хүсэхгүй те. Хэнийг үнэ сэтгэл зүйч болохыг хүсэхгүй шүү дээ. Тэнгууд яг энтэй адилхан тэр нэг сүнсэн ч юм уу эзэн биен дээр хоногчод байгаа зүйлүүдээс өөрөө өөрийнхөө дотоод мэдрэмж ухамсараар даван гараад дараагийн нэг хэд хэдэн төвшөнд хүрээд хүнийг нэг ийм хүн байт юм байна, ийм хүн байт юм байна гэдэг хорвоо ертөнцийг арай зүрх сэтгэлээ нээж харж чадаад одоо ямар ч хүн байсан би байгаагаар нь таньж чадна гэдэг өөртөө илүү зоригтой, өөртөө илүү итгэлтэй, хүнд итгэдэг л бас гээгээгүй байх үедээ л бид нар дараагийн харилцаанд бэлэн ороод эхэлтэй юм шиг санагдаж шүү дээ. Ер нь бол зүрх сэтгэлээ нээж эхлэхэд хорвоо ертөнцөөс цаанаас нь Венус гаригаас эд шид бид нар буугаад дараагийн дурлал, чин сэтгэлийн дурлал хайр үүсэж эхэлдэг. Зүрх сэтгэлээ нээгдээгүй байхад зүгээр татагдаад байгаа бол дандаа кармик буюу үйл үүрийн харилцаанууд. Хоёулаа сурах ёстой ижлэхэн сургалттай. Тэгээд нэг уулзаад нэгэндээ сургалтаа өгчөөд салах ёстой ийм л харилцаанууд байгаа гэдэг л та. Тэрэнд яг сүнсэн биений жинхэнэ ойлголцлууд бий болдгоо дандаа нөгөө дотоод өвдөлтөөр хоорондоо харилцаад идэг. Жишээлбэл ойрхон салсан хоёр хүн уулзахад нэгэндээ маш дотн мэдрэмж төрүүлэх жишээ нь. Яагаад гэвэл тэдний давтамж нь ойролцоо байх учраас. Тэгэхээр ийм нэг салаал дахинж дараагийн үнэртэйг нийлээл ингэдэг нэг заваан чөтгөрийн тойрогт орхосоо илүүтэй өөртөөгөө илүү ажиллаад мэдээж болцоонд явж үзэх хэрэгтэй. Гэхдээ өөртөөгөө илүү ажиллаад яг нөгөө өмнөх хүнээ бүрэн чөлөөлөөд салах ёс гүйцэтгээд нөгөө хүнээ ч гэсэн салах ёс гүйцэтгүүлээд тэр хадаг мөнгө аягтай сүүгээ бариад ингэсний ард дээр бол бас дараагийн зүйл яригдах бах.
залуусуудын хувьд гэр бүл болцсон хүмүүсийн хувьд бол одоо тэгээд өрөөхтийн хувь заяа гэл ер нь өөрсдөн дээр илүү сайн төвлөрөх ёстой. Би бол тэр тал дээр бол өстой маш хэцүү нөхцөл байдалд хүмүүс байдаг учраас тухай нөхцөл бүр нь өөр учраас одоо юу хэлэх вэ те. Таны амьдралд салалт байсан баг. Салалтаас авсан одоо сургалт хаалцсан үл. 4 жил гараа хамт байсан бүсгүйгээс ингэ салж исэн. Тэгээд хамгийн том сургалт нь болохоор хувь тавилан гэж байт юм байна. Бидний сүнсэн бие өөр чигт тэмүүлээд байгаа тохиолдолд энийг бол бид нар яаж чадахгүй юм байна. Тэгэхээр өөрийнхөө сүнсэн биений утгыг ойлгосон цагтаа би хүнийг яг чин сэтгэлээсээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд одоо яг жинхэнэ мөнхийн тэр харилцаа итгэлцлийг бүтээж чадах юм байна гэдгийг л ойлгосон л доо. Тэрнээс наан бол зүгээр л өвдөлтөөрөө сонголт хийгээд нүдэ боолгуулаад зүрхэн дээр нэг жоохон мэдрэмж орж ирэнгууд л тэрийг хайртаа андуураад. Гэхдээ тэр нь хайр байгаагүй, үнэн байгаагүй, мэдрэмж байгаагүй. Яг нөгөө дотоод ертөнцийн дуу хоолойгоо таньж мдэггүйс учраас тэр бол дандаа л буруу зүйл рүү зүгээр нэг төр зүрийн харилцаа руу татагдуулж оруулаад байсан тийм чөтгөрийн тойрог руу оруулаад байсан тийм л нөхцөл байдалтай байсан. Тэгэл өөртөө л ажиллах юм байна даа л гэж ойлгосон доо. Сүнсэн биенийхээ мэдрэмжийг илүү тэлэх юм байна. Надад яг тохирох хүн гэж цаанаас нь оногдсон уу? Бистэ мэдгүй юм да. Тэгэд ямар ч байсан soul made twin flame гэдэг ойлголтууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө хүн болгоны сүнсэн бие өөрийн савтай амжиныг юмар дүүрдэг буюу сүнсний энергиэр дүүрдэг. Сүнсний энергийнх нь орцсон буюу одоо урсгал нь frequency давтамж нь ойролцоо хүмүүс нэгэндээ илүү татагдах хандлагатай. Тэгэхээр яг тантай энэ урууд дээр ижлэгэн сүнстэй хүн байхгүй хаа. Гэхдээ энэ ойролцоо сүнстэй хүмүүс байгаа. Тэр ойролцоо сүнстэй хүмүүс бол насны хувьд ойролцоо байх юм бол биологийн хувьд бас идэвхтэй хайр дурлал хайж байгаа. Тэгээд тухайн үеийнх нь нөхцөл байдлын юмнууд таарж явах юм бол яагаад бас амьдралаа хань үж болохгүй ч те. Тэрнээс биш яг ойролцоо мэдрэмжтэй хүмүүс насны зүрүүтэй эсвэл ижилхэн одоо хүйсийн хүмүүс байлаа гэхэд тэрийг бол бас амьдралын хамтрагч эдэр гэж явж болохгүй байх л та.